Шийдлийн засгийн газар үзүүлж байна. Ардчилсан нам 2012 онд засгийн эрхийг авснаар их бүтээн байгуулалтуудыг эхлүүлж, олон арван гудамжнуудыг шинжилэн засч, орон сууцны цогцлбор хорооллуудыг сүндэрлүүлж, сүүлийн 20 гаруй жилд барьсан замын уртаас жилүү урт замуудаар хот хөдөөх холбож, гаднаас авдаг бараа материалыг Монголдо үйлдвэрлэх томоохон үйлдвэрүүдийг нээж, та бидэнд хийж, бүтээж чадахын баталгааг харуулсаар байна. Харин одоо агаарын тээврийн салбарт хийгдэж байгаа ажлуудыг танилцуулъя. Нийслэлээс 52 км-ийн зайд Төв аймгийн нутагт манай улсад сүүлийн 30 жил өрнөөгүй их бүтээн байгуулалт өрнөж байна. Энэ бол хөншгийн хөндийн олон улсын нисэх буудал. Чингис хаан нисэх буудал нь зөвхөн нэг талаасаа буюу салхины ганц урсгалыг даган онгоц хөөрч буудаг тогтцтой газар байрладаг бол хөншгийн хөндийн нисэх буудал хоёр талаасаа хөөрч буух байгалийн тогтц бүхий газар баригдаж байгаагаараа онцлог юм. Эх онд үүдээ нээх энэ том бүтээн байгуулалтыг 3 жилийн дотор барьж байгуулахаар ажиллаж байна. 1986 онд буян тухайн нэртэй нисэх буудал үүдээ нээснээс хойш ардчилсан намын үед анх удаа орчин үеийн олон улсын нисэх буудалтай болохоор ажил эхлүүлсэн. Эх онд бид олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн дэлхийн хэмжээний нисэх буудалтай болж олон 10 сая зорчигчдыг хүлээн авахд бэлэн болно. Бүтээн байгуулалттай зам тээврийн сайдаар бас сайхан томилогдсон зориг сайд бит хоёр ингээд танилцаад явж байгаа. За манай бас гадаад харилцааны төрийн нарийн бичгийн дарга АСЕАМ-ийн уулзалтыг зохион байгуулах хорооны нарийн бичгийн дарга Аавыг сая за төрийн нарийн бичгийн дарга Батэрдэн ингээд төслийн удирдлагатай уулзж байна. Тэгээд би бол өөрөө хувьдаа бас нэг жид илүү өмнө хурж ирж яг энэ зурвсын бүтээн байгуулалтыг хийж яхад өчнөө олон метр давхарлаад энэ томцтолтуудыг хийгээд явж байхад бол анх иржсэн. Тэгээд өнөөдөр бол ажлууд бол бас нэлээд урагшилсан байна. Урагшлахтаа бас өөрсдийнхөө графикаас урагшаа бол бас ихэнх ажлууд нь явж байгаа нь бол үнэхээр бас талархууштай. Ер нь бол ажил бол энэ олон улсын жишг төрсэн стандарттай энэ буудлууд бид нэр бол төлөвсөн хугацаанд оруулцснаа гэдэг ийм итгэл үнэмшил бол байгаа нь харагдаж байна. За тэгээ өнөөдөр зөвхөн ингээд бас юмнууд сайхан явж байна, цаг хугацаанд түрүү явж байна, бүх юмнууд одоо аятайхан явж байна гэдгээр тайвширч болохгүй. Монголын талын хүлээсэн үүрэг оройл болж байгаа. Бид нар бол тодорхой хэмжээгээр асуудлуудаа шийдсэн. Ажлын явц бол өнөөдрийн байдлаар онц байна. Үүсгэж байгууллагууд улсын хэрэгжүүлж компаниуд бол дандаа 20-30% одоо төлөвлөгөөнөөс илүү хурдтай ажиллаж байна. Нийт ажиллаж байгаа компаниудын дийлэнх нь энэ талбайд ажиллаж байгаа нийт ажилчдын 80 гаруй хувь нь Монгол залуучууд байна шүү дээ. Тэгээ үүгээрээ бид нар бас бахарх хэрэгтэй л доо. За мэдээж энэ одоо бол энэ барилгын сезон ингээд удахгүй дуусна. Тэгээ тэр үед бол бүх барилга боломжоо битүүлж аваад тэгээ өвлийн саруудыг бол ялангуяа дотоод засал чимэглэлийнхаа энэ чиглэлээр бол ажиллаж бас энэ ажлаа урагшлуулах чиглэлээр бас төслийн удирдлага хүмүүс маань бас нэлээд ажиллах ийм шаардлага бол гарч байна. Ер нь бол энэ өчтөе хөндийн усны буудлууд зөвхөн Монгол улсын аэропорт гэж болохгүй. Хэдийгээр Монгол улсын утга дэвсгэрт байгаа ч гэсэн энэ дэлхийн аэропорт. Тийм учраас бол энэ бол маш тийм өгөөжтэй, маш хэрэгтэй, маш ирээдүйн харсан мундаг одоо хөнгө оруулалт ажиллаж байна. Чингис хаан нисэх буудлын хүчин чадлыг 4 дахин нэмэгдүүлэх энэ буудлын ажил хугацаанаас өмнө төлөвлөгөөгөө давуулан биелүүлж яваа. Манай улсыг зорьсон 100 онгоц тутмын 27 нь буцдаг. Учир нь Чингис хаан нисэх буудал ганц талаасаа хөөрч буудаг учраас ашиглалт 73%. Тиймээс 100% ашиглах боломжтой хөншгийн хөндийн буудал ашиглалтанд орсноор олон сая зочид манай улсыг зорж энэ хэрээр аялал жуулчлал, агаарын тээврийн салбараас олох орлого үлэмж нэмэгдэх таатай боломж бүрдэх юм аа. Монгол улсад ямар хэрэгтэй юм бэ? Эдийн засгт ямар нөлөөтэй юм бэ гэж. Тэгэхээр ерөөсөө түрүүний 73% тэр буулц суулттай зурвасаас болоод ерөнхийдөө манайх руу нисэх нислэг бол одоо маш их канцел хийдэг, одоо цуслагддаг. Энээсээ болоод хүмүүс одоо Монгол руу нисэх баталгааг өгж үздэг. Дээрээс нь энийгээ дагаад үнэтэй байдаг, өрсөлдөөн бага байдаг. Цөөхөн хэдэн компаниуд одоо нэлээд өндөр үнэтэй нисэж эхэлдэг. Энээсээ болоод Монгол руу ирэх зорчигчдын тоог одоо бага байдаг. Дээрээс нь одоо яг энэ онгоцны буудлыг одоо Аз одоо Төв Азийн бүсд одоо нислэг
зорчигч ачаа тээврийн хаб болгоно гэдэг юм зорилтоос тавьсан. Ингээд олон улсын олон онгоц цугладаг. Дээрээс нь зорчигч ачаа тээврийн одоо транзит маягаар ийш тийш тараагддаг. Дэлхийн олон улс руу шилжээд явахын урсгалыг төвлөрүүлж чадах юм бол хаб гэдэг одоо яг үндсэн утга нь орж ирж байна. Яг ингээд ийм боломж бидэнд бол газар зүйн байршлын хувьд байна. Олон авиа компаниуд манайд дамжин өнгөрдөг байхын тулд бид нар дэлхийн хэмжээний тэр үүсгэх стандартыг бий болгох хэрэгтэй. Энэ өөрөө цаана өртөг ийм онгоцны бодол баригдаж байгаа байхгүй. Хөшгийн хүндийг баригдаж байгаа шинэ нисэх бодол манай бол энэ яг манай улсын эдийн засгийн хувьд бол бидний тооцоолж байгаагаар өнөөдрийн олж байгаа орлого одоо 80 тэрбум орчим төгрөг жилийнх нь орлого хөшгийн хүндийн бодол юм. За энэ 2015 он бол бидний оргил жил. Одоо яг энэ оргил жилийн бүтээн байгуулалтын ажлууд 2200 орчим хүн яг өнөөдөр бол ажиллаж байна. За энэ 2200 хүн бол одоо иргэншлийн хувьд аваад бол 85% Монгол улс ирээд байна. За үүний цаана юу харагдаж байна вэ гэхээр 80 одоо ийм хэмжээний ажлын байр бий болгоод ийм хэмжээний хүмүүс гэртээ мөнгө аваад харж байгаа. За мөн одоо тэр 50 орчим компани нэг одоо 35-аас дээш компани бол Монгол улсын компаниуд улстай татвараа төлөөд компанид ашиг олоод ингэ явж байгаа. Энэ төсөл бол бүтээн байгуулалтын явцтай ч гэсэн Монгол улсын эдийн засгт бол тодорхой хөв нэмрээ өгч байгаа. Байгууллагадаа дуудсан ш үргэлжлүүлээ цаашаа өгөх ийм төслөө гэж ойлгож байна. Хөшгийн хүндийн нисэх буудал ашиглалтанд орохдоо зэрэгцсэн өөр нэг томоохон бүтээн байгуулалтыг эхлүүлсэн нь хөшгийн хүндийн хурдны зам. Бүгд найрамдах хятад улсын зээлийн хөнгөлөлттэй нөхцлөөр санхүүжүүлэхээр болсон энэ зам эх оны 2 дугаар улиралд ашиглалтанд орно. Тусгаарлах зурус бүхий 6 игнэ 1-р зэргийн хурдны энэ зам манай улсын хөгжлийг хурдсгах бас нэгэн хурдсгуур. Тэгэхээр энэ хурдны зам бол 6 игнэтэй олон улсын жишгт нийцсэн анхны Монголд баригдчихж байгаа хурдны зам. Энэ жил бид нар бол нэг газар шорооныхын ажлыг аль болохоор эхлүүлнэ. Ирэх жилээс бол бид нар ерөнхийдөө зам барих ажлыг бол эхлүүлнэ гэж ингэж үзэж байгаа. Агаарын тээвэр. Шийдлийн засгийн газрын агаарын тээврийн салбарт гаргасан бас нэгэн таатай мэдээ бол агаарын навигацийг 90 км-ээс 30 км болгон багасгах шийдлийг гаргалаа. Ингэснээр манай улсын агаарын орон зайг илүү олон онгоц ашиглах боломжтой болох юм. Товчоор хэлбэл онгоц хоорондын зүрх зай 90 км байсныг 30 км болгосон гэсэн үг. Энэ шийдлээс өмнө манай улс агаарын орон зайгаа ашиглуулад 90 орчим тэрбум төгрөг олдог байсан бол 160 тэрбум болж орлого үлэмж хэмжээгээр нэмэгджээ. Урд нь бол бид нар энэ бодит ажилтны систем кадр гэж байхгүй үед бид нар зөвхөн харанхуй илтгэлээр онгоцоо өдөртөг гэсэн. Яг энд явж гин тэнд явж гин гэж харж боломжгүй байсан. Тэгэхэд нислэгийн аюулгүй байдалд их болгоомжтой хандж нэг хэцүү хүнд нислэгийн удирдагчдад бол их хүн дэвтрээ байдаг байсан үе би. Монгол улс маань Аз, Европыг холбосон агаарын орон зай, мөн Азийг хойд Америктэй холбосон агаарын орон зай дээр оршдог ийм улс байгаа. Тэгэхээр энэ чиглэлийн нислэгүүд дамжин манайхаар өнгөрдөг агаарын орон займууд манайхыг дайрдаг. 12 оноос хойш одоо агаарын тээврийн салбарт иргэний агаарын тээврт одоо хийгдсэн шинжилт бол ерөөсөө шууд үр өгөөж одоо ил тод өгсөн зүйл бол мөнгөөр хэмжигдэж байгаа л да. За бодит ажилтны үйлчлэгээ орохоос өмнө бид нөгөө нэг дуун командаараа за нэг шиндээ энд байна. За тэгээд дараачихын команд одоо зайчлал бариулахад 10 минутын хооронд онгоц хоорондын зайчлалыг тууштай зайчлалтанд бариулдаг байсан. Харахгүй онгоц байна уу байхгүй юу зөвхөн ярьж удирддаг байсан байхгүй ямар ч харах боломжгүй. Тэгэхээр харан сонсно гэдэг чинь хоёр шал өөр асуудал байна шүү дээ. Харж удирддаг байсан. Нэгсэндээ хооронд нь 90 км-ийн зайчлал бариулаад байдаг гэсэн бид 30 гэх юм бол хэдэн онгоцыг нэг зэрэг өнгөрөөж чадах уу? 30 км-ээр шахаж өгснөөрөө даваа талыг агаарын дэвлэгчд болгож байгаа. Бидний энэ агаарын навигацийн үйлчлэгээний эцсийн зорилго бол энд нислэг үйлдэж байгаа агаарын хөлбөмбөдөд аюулгүй нэгдүгээр, хоёрдугаар эдийн засгийн хувьд хамгийн үр дүнтэй нислэгүүдийг л агаарын замуудыг байгуулж төвөрөө нислэг хөдөлгөөний удирдлагын үйлчлэгийг үзүүлэх л зорилго байна. 90 тэрбум байсан бол өнөөдөр одоо бараг 180 тэрбум бараг хүрэх гэж байна. Өөрөөр бараг 2 дахин гэсэн. Arno, maintain flight level, Cathay 239er. Cathay 239er, request your estimate time, Darno. Тэрнээс болоод тэднээс алдагдал бас орж шатгүйг савцуулна, цаав хугацаа алдна. Тэрийг бид нар арилгаж чадсан. Энэ бол нэлээд том, өнөөдрийн хэмжээнд том амжилт. За бидний хамгийн томоохон шинжилт бол техник технологийн шинжилгээ гэж байна. Энэ маань
бид агаарын навигацийн үйлчилгээндээ радио локаторыг нэвтрүүлсэн. Энэ бол одоо хамгийн том шинжил. Мөн засгийн газар маань ингээд дэмжиж ингээд манай агаарын навигацийн тоног төхөөрөмжүүдийг ингээд сайжруулаад явж байгаа. Одоо манай инженерүүд бол баяртай гэдэг. Манай урд хөрш, хойд хөрш хоёулаа 30 км-ийн интервалтай явдаг. Мөн тэрэндээ яг хуучин бол яг манай дээр нэг 90-60 гэл хэцүү байдалтай үед манайхаар тойроод явчих тийм тохиол байдаг байсан бол одоо бол тийм байхгүй. Тэгэхээр энэ маань урд талд маань ийм том зах зээл хамгийн их өсөлтүүд бүгд Аз төвдөл яригддаг байна. Энэ маань хүн амын тоо, мөн эдийн засгийн өсөлт, мөн ажил зүйчтэй томоохон бүсүүд барилдагтай бас холбоотой. Тийм учраас манай одоо агаарын орон зайг өнөөдөр ашиглаж байгаа агаарын төвлөрөгчдөр бид бас найдвартай үйлчлэгээ үзүүлснээрээ тэр их зах зээл, тэр их өнгөрч байгаа урсгалыг өөрийн нутаг дэвсгүүдээр татах хэсэг өнгөрүүлэх болцоог бас бүтүүлснээрээ бас тэр чигээр бас эдийн засгийн хувьд ашиглагддаг. Манайхаар эдийн олон онгоц явна, төдийч нэмэн гав. Тийм болохоор нийслэгийн аюулгүй байдал талдаа бол одоо бол үндсэндээ 100% хангацсан гэж үзэж байна. Чингис хаан олон улсын нисэх буудлаар жилд ойролцоогоор 12500 нислэг үлдэгдэж, дотоодын болон олон улсаас нийт 1,10,000 гаруй зорчигч зорчиж, ойролцоогоор 5520 тонн ачаа шуудан зөөвөрлсөн байна. 2016 онд СМ-ийг даргалах 11 удаагийн дээд түвшний уулзалтыг Улаанбаатар хотноо зохион байгуулах эрхийг Монгол улсад хүлээлгэсэн билээ. Уулзалтын бэлтгэл ажлын хүрээнд нисэх буудлын 3 дугаар давхрыг бүхэлд нь дахин төлөвлөж 2088 м2 ашигтай талбай бүхий олон улсын транзит зал болгох. 2 дугаар давхрыг мөн шинээр төлөвлөж 1845 м2 ашигтай талбайтай олон улсын явагчдын танхим 2376 м2 талбай бүхий олон улсын бүртгэлийн танхим болгох. Агаарын хөлгийн зогсоолт шинээр дунд оврын 9 агаарын хөлгийн зогсоол барих зэрэг ажлуудыг хийж гүйцэтгснээр Чингис хаан олон улсын нисэх буудал нь цаашид олон улсын агаарын тээврийн дамжин өнгөрөх чухал бүс нутаг болох ихээхэн ач холбогдолтой юм. Чингис хаан олон улсын нисэх буудлын буян тухай аэродром дээр бол сүүлийн 10 гаруй жил бол бас нэлээд томоохон хөрөнгө оруулалтын ажлууд бол хийгдэг байсан. За тэрний нэг заашгүй хийх ёстой нэг ажил байсан. Энэ нь болохоор манай Чингис хаан олон улсын нисэх буудлын буян тухай аэродромын үндсэн зурвсын төгсгөлийн 500 м-ийн талбай бол бетонын хучилттай, үлдсэн талбай нь бол асфальтын хучилттай байсан. Тэгээ энэ жилийн тэр АСМ-ийн бэлтгэл ажлын хүрээнд бол энэ төгсгөлийн 500 м-ийг бол биднээс асфальтаар хучсан. За энэ асфальтаар хучсан хэсгээр бид одоо ирээд ингээд зогсож байна. Тэгэхээр одоо нийтдээ буян тухай аэродромын үндсэн зурвас бол үндсэндээ нийтээр одоо асфальтаар хучигдсан. Энэ хучигдсанаараа энэ төгсгөлийн 500 м-ийн асфальтын хучилт бол одоо нийслэгийн аюулгүй байдлыг дээшлүүлэх чухал ач холбогдолтой ажил болсон. Тэгэхээр одоо үндсэндээ бол зурвасны хувьд бол биднээс бол агаарын хөлөг ямар ч одоо зориултын агаарын хөлгийг хүлээн авах тийм бэлтгэл ажил бол бүрэн хангацсан гэж үзэж байна. 2016 он 7 сард АСМ-ийн уулзалттай холбогдвол манай Чингис хаан улсын буудлын дээр за 4 үндсүүд ярилцлага явагдаж байна. За 3 нь бол үндсэнд аэродромтой холбоотой талбайн хөрөх, урах засвар, за явуулах зам, за нэмэлт агаарын хөлгийн зогсоолыг одоо барих ажил явагдсан. Асуудлыг олж харж ухаалаг шийдэл гаргаж чадвал ямар ч хүндрэлийг хэлбэрхан болгож болохыг энэ жишээ харуулж байна. За үндсэндээ бол АСМ-ийн бэлтгэл ажлын хүрээнд бол биднээс бол буян тухай аэродром болон Чингис хаан олон улсын нисэх буудал бол нийтдээ нэг яг өөрийнхөө байгаа үндсэн хүчин чадлаараа бол нэг 34 онгоцыг хүлээж авах тооцоо гаргаад энэ үндсэн дээр бол нэмэгдлэр нэг 9 онгоцны зогсоол хийх одоо зорилт тавьж ажилласан. Энэ зорилтын хүрээнд бол одоо бидний зогсож байгаа газар бол хучилтгүй тийм талбай байсан. Энэ хучилтгүй талбайг бол биднээс хөрөнгө оруулалт засгийн газрын хөрөнгө оруулалтаар бол хучилттай талбай болгон 4-ийн англи 9 агаарын хөлөг зогсох талбайг одоо өнөөдөр үндсэндээ бэлэн болгоод ашиглалтанд авахд одоо энэ 10 сардаа багтаагаад ашиглалтанд авахар ажиллаж байна. Эдгээр ажил нь үндсэндээ дуусаад явж байна. За транзит заалны барилгын ажил өнөөдрийн байдлаар 80% явж байна. За санхүүжилтийн хувьд ерөөсөө одоо саатсан асуудал байхгүй, цаг хугацаанд нь бол санхүүжилтийг олгож явж байгаа. За бүтэц зохион байгуулалтын хувьд бол энэ заалга нь өөрөө нэг 2100 м2 орчим талбайтай. За энийгээ тэгээ биднээс за ийшээ харах юм бол одоо бизнес лаунжид байгаа. За ийшээ явах юм бол одоо транзит заалын зорчигчд маань одоо зүүн гатлаас орж ирээд одоо энэ бизнес лаунжид үйлчлүүлээд энэ хавар амарч хагаад одоо буцаад 2 давхар руу буугаад одоо онцноос суугаад явах юм. Шийдлийн засгийн газрын энэ тэргүүнд цаг гарган зорьсон нэгэн газар бол Чингис хаан нисэх буудал байсан.
Учир нь засгийн газрын тэргүүн манай улсыг зорьсон зочдын сэтгэл ханамж ямар байгааг тандаад яавал илүү найрсаг таатай байдлаар зочдоо угтан авах мэ гэдэг шийдэл хайсан юм. Бид хоёр бол ямар нэгэн байдлаар ер нь яг бодиттой байгаа ажил байдлыг нь гац дээр нь үзчихье. Төрүүлээд одоо бид хоёр ирэх чинь ингээд сүр бадруулчаар баах юм явагдаад яг бодиттой байгаа юм ин үздэг гэсэн учраас уучлаарай одоо ингээд хэлгүй өрөөд ирлээ. Гэхдээ дарганаар өөрсдөө хурдан цуглаад ажил байдлаа танилцуулсан нэгдүгээр талархаж байна. Ингээ хоолой дээр 3, энд бол 2 хүн байнга байж байгаа юм биш үү? Тийм үү? 5 хүний хувьтай. Гар ачааг заавал салах гэдэг шаардлага юу вэ? Одоо нэг дээр нэг гарч үтний шалгалыг цааш нь очиод мэрэгчлээ. Мэрэгчлийн хяналтын хаагур байна, гайдахын хаагур байна. Тэгэхээр ногоон гэрэл, ногоон шугам гэж бол ерөнхийдөө бол байхгүй л гэсэн үг шүү дээ. Хүн болгоны нэгөр орно гэсэн үг шүү дээ. Тэгэхээр гарт дэшээ үзүүлэхэд бол гарт дэш шугам гэж бол байхгүй шүү. Тэгэхээр бүгд л нэгөр гарч байгаа гэсэн үг шүү дээ. Энэ журмыг л лөөцөхгүй болохгүй. За анхаарал тийм тавих бид нар ажлаа сайжруулах хэд хэдэн зүйлүүд бол харагдлаа. Сая бид нар Батүл даргатай хамт яг газар дээр нь очиж үзсэн. Юу гэхлээр зэрэг хоолон дээр бол хэтэрхий олон хүн очиж зогсож байна. Тэгээд одоо хамгийн гол юм нөгөө ногоон шугам гэдэг юм багхгүй. Монгол улсын онгоцны агаарын бомбон дээр ногоон шугам бол ажиллахгүй байна. Нисэх буудалд онгоц газарсны дараа угтах хоолойд хил, гайл, мэрэгжлийн хяналт гэх мэт төрийн хяналтын дүрмд хүс бүхий ажилтнууд олноороо байх нь манай улсыг зорин ирсэн хүмүүст таатай сэтгэл төрүүлэхгүй байгаа учраас нэг ажилтан эдгээр ажлуудыг хариуцсан ажиллаж болохыг ерөнхий сайд хэлж ажил болоод байна. Онгоцон цуухтаа ачаа бараагаа шалгуулад онгоцон цуусан зорчигчдыг буухад нь дахин шалгаж хүндрэл учруулахгүй байх үүднээс ногоон гарцыг ашиглан хилээр нэвтрүүлж эхлээд байна. Онгоц давхурцсан тохиол одоо биднээс аль болох 30 минутын дотор гаргая гэсэн зорилт тавиад ажиллаж байна. За үр дүн гарч байна. За ер нь бол одоо зорчигчдын сэтгэл ханамж бол одоо ачаа олтон дээр нэлээд өндөр болсон гэж харж байгаа. Сэтгэл хангалуун байна. Энэ манай Чингисхан онгоцны буудал сайхан шүү дээ. Яа, орж ирэхэд бол нэг хуудсангүй. Бид нар одоо чамдаандаа л юу авч явах вэ? Ор зөрөө хэрэгцээ юм авч явдаг. Тэгтэл тэрийг бүгдийг ингээд онгоолгоо шалгаад аюух асуудал үүсгэсэн. Энэний өмнөх хэрэлтэн дээр бид нар бас нөгөө шалгуулт гал хүлээгээд исэн чинь тийм байхгүй болсон. Тэрэнд бол маш их баярлсан. Тэгэхээр тэргээр цаанаа давхар гайл хийгээ шалгаж байгаа тохиолдолд наа нэрээд хүний юм шалгаад байх нь хэцүү санагдчихсан. Тэр үйлчлэгээ сайхан болсон байлээ. Тэрэнд баярлж явж байгаа. Шуурхал л шүү дээ. Шуурхал нь тий. Буугаал шууд. Одоо ачаа хурдан гараад ирвэл тэгээд ачаа авдаг харбаа нарай том болсон шүү дээ. Зүгээр нь. Тэгээ одоо шинэ онгоцны буудал барьчихлаар зэрэг шинэ онгоцны буудал дээр буугаад ингээд явах байхаа гэж. Монголын иргэд яг ингээд гайлаар ороод ирэхэд бол үйлчлэг маш хурдан. Тэрэн дээр бол хурдан болсон гэж ярьдаг бол тэр үнэн баг. Бид нэр ороод ирэхэд ингээд Монголын иргэд бол аюул хурдан ороод явчихдаг. Сингапур, Катар, Арабын нэгдсэн Эмират зэрэг газар нутгийн хэмжээгээрээ манай улсаас хэд дахин бага. Хүн амын тоогоороо бидэнтэй ойролцоо улс орнууд газар зүүн байршлын давуу талаа ашиглан транзит агаарын тээврээр жилдээ хэдэн 10 сая зорчигч хэдэн 100 мянган тонн ачаа дамжуулан тээвэрлэж агаарын тээврийн салбараа дэлхийд тэргүүлэгч болгон хөгжүүлсээр байна. Тэгвэл монголчууд бид тэдний нэгэн адил Аз, Европыг холбосон Азийн төв зэвсэг болох байршлаа ашиглан дэлхийн агаарын тээврийн нэгэн бүрдэл болж олон улсын зорчигч болон ачаа тээврийн зангилаа дэлхийд тэргүүлэгч хүчрхэг найдвартай түргэн шуурхай агаарын тээврийн салбартай болох дараагийн 30 жилийн түүх энэ засгийн газрын үед бүрдлээ.